Монгол Улсын их хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт татврын шинжилт хийхээр тусгагдсны дагуу засгийн газраас боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг өргөн танилцуулж байна. Энэ хүрээнд сангийн яам, татвар, гайлын байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим болон улсын их хурлын Тамгын газартай хамтран улс орон даяар давхарцсан тоогоор 13,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт олон нийтийн хилцүүлгийг зохион байгуулж 176,000 гаруй саналыг хүлээж авлаа. Иргэд аж ахуйн нэгжүүдээс татврын ачааллыг бууруулах, хөнгөлөлт чөлөөлтийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэхэд татврыг энгийн ойлгомжтой илүү уян хатан болгох зэрэг саналуудыг голчлон ирүүлсэн. Түүнчлэн ойролт оронтод үүссэн геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхийн газрын тосны үн тогтворгүй болж инфляц нэмэгдэх, өргөн хэрэглээний бараа үйлчлэгээний үн өсөх эрсдэл бий болоод байна. Энэ нь иргэдийн бодит орлого, худалдаа авах чадвар болон бизнесийн доктортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул гадаад орчны сөрөг нөлөөллийг бууруулах, инфляцийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх аж ахуйн нэгжүүдийн доктортой үйл ажиллагааг дэмжих шаардлага тулгараад байна. Сангийн яам дээрх уулзалт хилцүүлгээс гарсан саналуудыг судлан үзэхээс гадна олон улсын байгууллагуудаас өгч буй санал зөвлөмжийг харгалзсан үндэсний үндсэнд Хувийн орлогын албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэ удаагийн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэн аж ахуйн нэгжийн татврын ачааллыг 2.2 орчим их 80 төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байна. Монгол Улсын их хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Хувийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр иргэдийн татврын ачааллыг бууруулах, татврын хөнгөлөлт чөлөөлтийг боловсронгуй болгох, албан татвар тайлагнах үйл ажиллагааг уян хатан болгох чиглэгдэнэ. Тухайлбал 1. Иргэдийн татврын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ноогдуулах албан татрыг 100% хөнгөлж буцаа олгох. 2. Бүх нийтрээ шударга татвар төлдөг татврын орчныг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босох түн 1 тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын 1% татвар төлөх боломж олгох. 3. Татвар төлөгчийн тодорхой хугацаанд өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулалтын албан татвараас чөлөөлөх. 4. Татвар төлөгчдийн татвар тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах албан татврыг төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд тусгаж байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэдийн татврын ачаал буурч бодит орлого нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг иргэн өрх бүрд хүргэх зэрэг чухал ачаал бүтэлтэй байна. Монгол Улсын их хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Хувийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлсэн шийдвэрлэж өгөх хүсье. Баярлалаа.